Хэлний багш боловсрол уралдааны оролцогч Хэлний сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн багш Чулууны Ганцул байна. 2025-аас 26 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинжилсэн хөтөлбөрийн дагуу чанга үйлчлэгийн арга зүйг сургалт үйл ажиллагаанд хэрэгжүүлж бүлгийн хүүхдүүдэд өөрсдийнх нь сонгосон номыг уншиж өгч гэр бүлийн орчинд унших дадлыг бий болгосноор хүүхдийн сонсох, ойлгосноо өөрийн үгээр баяжуулан ярих чадрыг дэмжин чиглүүлж амжилттай ажиллан эцсийн үнэлгээгээр бүлгийн хүүхдийн хэл ярианы чадвар 83-аас 93% хүрч 10% ахиц амжилттай ажиллаж байна. Чанга онцлогийн арга зүйг гэр бүлийн орчинд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хүүхдэд ном уншиж өгөх нь яагаад хэрэгтэй вэ? Эцэг эх хүүхдийн хамтдаа хөгжүүлэх чанартай цаг нэмтийн хэрээр хүүхдийн сэтгэл хөдлөл хүмүүжилт эерэг нөлөөтэй үзүүлж сэтгэн бодох өөрийгөө илэрхийлэн ярих чадвар дахиц гарах нь хэл ярианы хөгжилд чухал ач холбогдолтой юм а. Юуны түрүүнд орчин бүрдүүлэх нь хамгийн чухал юм. Анхаарал сарнахгүй тухтай орчин бүрдүүлэн уншлагын цагаа эхлүүлээрэй. Хүүхдийн насны онцлог тулгуурлан зураг ихтэй ном сонгох мөн номын дэлгүүрээс өөрийн сонгосон номыг унших нь илүү сонирхолтой байдаг. Уншиж байгаа номынхоо дүрийн сэтгэл хөдлөлийг нүрийн хувирал дуу хоолойны өнгөө өөрчлөх зэргээр илэрхийлэн сонирхолтой уншаарай. Ингэснээр үлгэр зохиол илүү ам ордог. Дараа нь юу болох бол чи юу гэж бодож байна гэх зэргээр хүүхдийн сонирхол төрөх үед нээлттэй асуулт тавин таамаглал дэвшүүлэн харилцан ярилцаарай. Зохиолд гарч байгаа шинэ үгсийг хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан өгч хамтдаа номын хамгийн сонирхолтой хэсгийг харилцан ярилцаж өөр төрсэн сэтгэлдлийг нь сонсон уншиж буй номынхоо дүр, үйл явдлыг дүрслэн зурах, жүжигчлэн тоглох зэргээр ойлголтоо батгаарай.